бодоход энэ хамгийн амар санагдаж байгаа. Яг тэгэхээр сайн байцгаана үзэгчдээ Уянга Канада сувгийг дэмжиж үргэлж хамт байдаг дэлхийн өнцөг болон бүрээс намайг сонсдог, дэмждэг, лайк дардаг, subscribe дардаг бүх үзэгчдэдээ 2025 оны мэндийг хүргэж байна. За та нар баг миний гахатай аягыг таньдаг болсон баха. 10 жил надтай хамт байгаа. Тэгээд амьтай ч юм шиг үргэлж би гоё сайхан юм ярих. За 2025 онд биднийг юу хүлээж байгаа вэ? Энэ талаар би өөрийнхөө уншиж судлаад, харьцуулаад миний анхаарлыг татсан 10 зүйлсийг өнөөдөр та нартай хуваалцах гэж байна. За, нэгдүгээрт нь Японы маш алдартай комик номын зохиолч дээр нь Далтыг харагч гэж хэлэхгүй. Урдчлан зөгнөгч эмэгтэй байд юм байна. Түүний нэр нь болохоор Лун Сюлян. За ягаад энэ хүнийг онцлог болсон бэ гэхээр за ийм нэг тэмдэгтэй би ирээдүг харж байна гэсэн ном нь бол дэлхийн бестселлер цаашаага ер нь маш алдартай ном юм байна. Тэгэхээр бас зарим хүмүүс мэдж байгаа бах хэрвээ та нар мэдж байгаа бол бас энэ номны талаар сэтгэл үлдээж болно шүү. За тэгээд 1999 оны 7 сарын 5-нд нэгэн зүүдийг Лун Сюлян зүүдэлсэн гинэ. Гэхдээ харамсалтай нь 1999 оны 7 сарын 1-нд энэ ном нь одоо хэвлэлтэнд орохоор явсан юм байна. За тэгээд 2021 онд хавцаа хэвлэгдсэн. Тэгэхээр яг энэ ном нь би япон хэлтэй биш учраас энэ номон дээр нь одоо миний энэ ярих гэж байгаа зүүд яг орсон үгүйг мэдэхгүй байна. Гэхдээ маш алдартай эдгээр YouTube-рууд ярьж байгаа учраас би энэ YouTube-руудын ярианаас аваад тэгээ та нарт хүргэж байна. За тэгэхээр энэ Mr. Gao, Mrs. Gao гэдэг Японд амьдардаг өөрсдөө хэлэхдээ бол өвөр Монгол гаралтай гэж хэлдэг. Монгол үндэстэн гэж хэлдэг. Японд амьдардаг энэ хоёр хосын бичлэгээс би та нарт сонссон зүйлсээ одоо ярьж өгөх гэж байна. За энэ бол маш амар юмыг ярьсан. 2025 оны бүр 7 сарын 5-нд Японы 3.1 газар нь дахин газар хөдлөлтөнд өртөж одоо 3.1-д нь маш их хохирол сүрэл ирнэ гэж бичсэн байна. Гэхдээ энэ нь байгалийн гамшиг биш, байгалийн сүрэл байх магадлалтай гэж хэлсэн нь их онцлогтой санагдаж байгаа. Байгалийн гамшиг гэдэг бол одоо байглаасаа тохиолдож байгаа зүйл. Байгалийн сүрэл гэхээр магадгүй хин нэгэн хүнээр бүтээгдсэн те хин нэгэн хүн санаатай хийж байгаа одоо цөмийн бөмбөг шиг ийм юм байж магадгүй гэж бичсэн байгаа. За энэ хүний зүүдэнд яагаад ингэж дэлхийн нийтээрээ итгээд те шагсан бишрээд YouTube сошиал даяараа шуугаж байна вэ гэхээр Лун Сюлян гэдэг энэ Япон эмэгтэйгийн хамгийн том хэлсэн зүгнэл нь одоо 15 зүүдний 10 бейсний хамгийн одоо том таамаг нь юу байсан бэ? Тэгээ дээр нь биелсэн бол 2011 оны 3 сарын 11-нд болсон аимшигт Японы одоо цунами далаадор газар хөдлөлт энийг бүх хүн мэдж байгаа. За тэгээд 2025 оны 7 сарын 5-нд болохын зөгнөлтөө түрүүн би хэлсэн энэ эмэгтэй ер нь бол 5-ын тоо энэ хүнд бол маш тийм чухал энергийг авчирдаг. Бүх юм 5-ын тоотой холбогддог. За энэ газар хөдлөлтөнд Тайван үлдэн гэж байгаа. За тэгээд Тайван, Хонконг, за Филиппин нэг арал болж үлдэх магадлалтай гэсэн. За тэгээд энэс цаашаага дэлгэрэнгүй та нар хэрэг үзхийг хүсэж байвал би доор нь линкийг тавьсан. За тэгээд та нар өөрсдөө сайн уншаад судлаарай. За ингээд бүгдээрээ 2 дахь таамаг руу орсон. За Билл Гейтс 2025 онд маш том пандемик болно. Ковид цаашаа ковид бол юу ч биш гэсэн ярилцлагыг яг ковидын үеэр их нартайгаа хамт суугаад нэг ярилцлага өгч исэн юм байна. За тэгээд энэ талаар бас миний үзэх дууртай ийм алдартай подкаст нэвтрүүлэг бэлддэг YouTube-ийн суваг дээр байсан. Тэгээ тэрээр хэлэхдээ 2025 онд одоо ковидоос илүү одоо жинхэнэ пандемик буюу дэлхийг одоо хамарсан цар тахал үүсэн. Энэ нь болохоор Бразил, Өмнөд Америкаас гаралтайгаар одоо дэлхийг бүчнээ дахиад локдаун буюу одоо нөгөө нэг карантин чинь болно. Тэгэхээр энэ бас л ямар нэгэн газараас цохиогдож, ямар нэгэн лабораториос бүтээгдэж гарах нь бас ийм магадлалтай нэг юм болж байна. Лаборатори гэж ярьсан дээр би номер 3 дээрээ та нарт одоо хүмүүсийн хоол хүнсэнд маш их гачигдал үүснэ гинэ. Энэ нь
яг энэ цаг үе хүртэл бол Украины дайнтай холбоотой байсан. Яг тэгэхээр Украин бол дэлхийн хүнсний нөөцийн маш тийм үржил шим сайтай дэлхийн одоо хүнсэнд маш чухал нөлөөтэй газар нутаг байсан. За түүнийг устгасан. Тэгэхээр Украин Оросын дайн бол угаасаа аль хэзээний дэлхийн эдийн засагт нөлөөлөд эхэлсэн байсан бол энэ юу ч биш гэж байгаа. Natural food-ыг олох одоо яг байгалийн гаралтай цэвэр хоолыг олж идэх бол үнэхээр хэцүү болно. Өөрөөр хэлбэл synthetic food одоо энэ хүний зохион бүтээсэн хоол дэлхийг бүрхэн. Энэ нь болохоор ямар учир шалтгаантай вэ гэхээр за түрүүн хэрвээ номер 1 хэрвээ биелүүл те байгалийн гамшиг сүрэл. За хоёрдугаарт нь саяны пандемик те дэлхийн нийтийг хамарсан цар тахал үүсэх юм бол 3-дугаарт мэдээж хэрэг хоол хүнсний хомсдолд орж байгаа учраас малчид, тариаланчид одоо өөрсдийнхээ одоо жам ёсороо малаа үржүүлээд ногоогоо тариад дэлхийн хүн амыг хангаж дийлэхгүй. Ийм учраас бид нар лабораторид үйлдвэрлэсэн махыг иддэг. За ийм тариа лабораториос гардаг гэхийг бол хүн болгоо мэдээж хэрэг гэж хүлээж авна. Тэгвэл цаашдаа 2025 оноос хойш бид нар лабораторид ургуулсан, лабораторид бүтээсэн өвхөр хонь одоо ямар мах юм хүмүүс мах иддэг тэр махыг иддэг болох нэ. Тэгэхээр надад энэ хамгийн амар санагдаж байгаа. Яг тэгэхээр ихэнх хүмүүс ер нь дэлгүүрээс одоо аливаа нэгэн бүтээгдэхүүн авахдаа хугацааг нь л хардаг бах тий. Орц найрлагыг тэр болгоно яг сайн хардггүй. Далайн гаралтай хоолуудад хүмүүс маш их дуртай байдаг. Тэгээ далайн гаралтай хоол идэх нь бенцэн гэдэг сурталчилгаа одоо сүүлийн 10-20 жилд явсан. За тэгвэл shrimp гэж байгаа штэ сам хорхоо. Тэгвэл ийм уртаар одоо уудалцсан shrimp ер нь энийг та нар хүүхдүүдтэй битээ өгч байгаа. Энэ бол жинхэнэ shrimp биш. Энэ бол лабораторид үйлдвэрлэсэн сам хорхоог дурайлгаж хийсэн сам хорхоон одоо мах шиг харагдуулахын тулд улаан ягаа өнгө ашиглаж амт хийсэн үнэхээр лабораторид бүтээсэн мах байдаг. Яг ийм хэлбэртэй. Гэтэл бидний иддэг хонь үхрийн мах за нөгөө байцаа өндөг те бүх зүйлсийг одоо лабораторид бүтээж бид нар цаашдаа лабораторид бүтээсэн яг им тан шиг хоолыг иддэг болох юм байна. За номер 4-т нь миний бас уншаад та нарт бас дамжуулахыг хүссэн зүйл гэвэл Tech Titans гэдэг одоо давлгаа энэ дэлхий дээр явж байгаа. За үүний хамгийн том одоо энэ давлгаа яагаад ингэж үүсэх вэ гэвэл бидний хамгийн сайн мэддэг Amazon, Facebook буюу Meta, за Google гэдэг энэ хүчирхэг том компаниудын хоорондох өрсөлдөөн болвол ерөөсөө яг одоо social дайн дэлхий дээр дэгдэнэ. Энэ нь юуны төлөө өрсөлдөд байгаа юм бэ гэж зарим хүмүүс гайхчихж магадгүй. Энэ нь бол ерөөсөө хэрэглэгчийн датаг олж авахын төлөө. Хэрэглэгчийн дата гэдэг нь бол ерөөсөө та бидний мэдээлэл. Та бидний мэдээлэл гэдэг нь хаанаас үүсдэг вэ гэхээр та бидний өдөр тутмын амьдрал зуршил, англиар бол habit, хятадаар бол шигуан гэдэг. Үүнийг одоо та ямар дадал зуршилтай вэ гэдгийг чинь олж авах төлөө мэдээллийн дайн явагдана гэсэн үг. Үүнийг Tech Titans гэж нэрлэж байгаа. За үүний хамгийн том аимшигтай төлөөлөл нь AI, GPT, Chat GPT гэж байгаа. За энэ бол одоохондоо биднэрт гоё фан, хөгжилтэй сайхан санагдаж байгаа. Мэдхгүй юм а бичингууд GPT одоо та нарт хариулна те. Бүр ингээд үг үсгийн алдаагүйгээр найруулгатаагаар хариулж байгаа штэ. Монгол хэлээр ч гэсэн тийм ээ. За AI бол одоохондоо хүмүүстийг сонирхолтой санагдаж байгаа. Одоохондоо бидний хэрэглээнд бол та нарын одоохондоо бол AI хүмүүст одоо их тийм хэрэгтэй зүйл шиг санагдаж байгаа. Жишээлбэл одоо Facebook-оор зургнууд явдаг те уулзаж чадаагүй ээж аав эсвэл ингээд тэнгэр тайлсан хин нэгэнтэй нь уулзуулаад зургийг чинь бүтээсэн байхаар хүмүүс тэрийг хараад маш их догдолдог. Гэтэл энэ нь завхрал болно цаашдаа. Таны хүсээгүй үгийг та хэлж байгаа юм шигээр хэлүүлнэ. Таны хийгээгүй үйлдэлийг таны хийж байгаа юм шигээр харуулна. Энэ бол AI-ийн одоо сүүрэл 2025 онд одоо эхлээд гэж болохгүй аль хэзээ эхэлсэн байгаа. Гэтэ 2025 онд бол биднийг нэлээд хүнд байдалд AI оруулна. AI техник технологи хөгжил хэрэгтэй шүү дээ. Бид нар түүнийг дагаад хөл тавих хэрэгтэй гэж хүмүүс бодож байгаа. Гэвч эсэргээр 1950 оны хүн төрөлхтний амьдрал ер нь хамгийн эрүүл амьдрал байсан байна гэж байна. Тэгэхээр өнөөдөр би 80-аад оны хүн те. Гэтэл манай аав 1957 онд төрсөн гэхээр манай ааваас өмнөх үеийн 1950 он орчмын амьдрал ерөөсөө хүмүүсийн одоо хүн чанарын дээдцэг хүмүүсийн амьдралын дадал зуршил зүв байсан гинэ. Тэгэхээр буцаад хүмүүсийг зөв амьдралын дадал хэвшил рүүгээ орохыг сануулж хэлсэн байна. За AI-ийн бас хамгийн аимшигтай зүйл нь юу вэ гэхээр таны хөргөгч телевиз зураг төрөл хоорондоо мэдээлэл дамжуулна. Жишээлбэл та хаалгаа онгоолгоод ороод ирэхэд чинь
хөргөгч чинь манай гэрээ эзэн ороод ирлээ гэж танд мэс шахаж өгөх нь. Таны хүрээд ирэхэд хаалгач өөрөө онгоогоод өөдөөс чинь ингээд хүнсэж өгөх нь. За таны хөргөгч чинь гэрлэнд мэдээлэл дамжуулд юм уу эсвэл телевизэд мэдээлэл дамжуулна. Тэр нь юу вэ гэхээр 8 цагаас манай эзэн мэдээ үздэг, YouTube үздэг, подкаст үздэг ч юм уу. Таны зүгээр ийшээ харахад л юмнууд чинь ингээд ажиллаад онгоож эхэлнэ. Энэ болохоор одоо амьгүй биетүүд хүртэл хоорондоо таны мэдээллийг дамжуулж байгаа. За энэ бас хөгжилтэй зүгээр штэ гэж санагдаж магадгүй те бид нар мөнгөний төлөөд бүх үйлчлэгийг авах хэрэгтэй гэж бодож болно. Гэвч таны оролцоогүйгээр таны шийдвэрүүдэд нөлөөлж эхэлнэ гэдэг нь энэ техник технологийн хувьслын хамгийн аюултай хэсэг байна. За ингээд бүгдээрээ дараагийнх руу орцгоё. За нэг нь техник технологи ярьж байгаа учраас за дараагийн дугаарт нь хар гаригийнхны талаар ярина. За 1990 он хавцаа бидрийг жоохон байхад Даш Цэвэг гэдэг хүн ерөнхийлөгч Очир Батын зөвлөгч билүү те тэгээ хар гаригтай холбоо ирлаа гэдэг ингээ уулан дээр гараад ингэсэн гэдэг нэг тийм яриа явдаг байсан байхгүй юу сонин хэвэл дээр бичдэг алтан зөвцний хэрэг хар гаригийн хөлөг ирээд намайг аваад явлаа гэд. За тэгээ энэ болохоор үлгэр домог мэд ингээд одоо дуусаад тэрэнд итгэсэн хүмүүс нь тэнийг юм шиг болоод дууссан. Гэвч хар гариг байдаг гэдгийг одоо итгэл ярьж байгаа мó итгэл үзүүлж байгаа мó ямар ч байсан унших судлахын хэрээр хаяа амар ч юм шиг хаяа мэдхээр нь зөв ч юм шиг хар гариг бол энэ дэлхийдээ аль хизээний мэдээлэл солилцоод эхэлсэн 2025 онд хүн төрлөختөн хар гаригтай нүүр тулж үзэн гинэ. Та хар гаригт итгэдэг үү? Хар гариг гэд ярихаар тийм байхгүй гэж хэлдэг. Энэ гариг дээр дэлхийн гариг дээр бид нар амьдарч байгаа юм чи яа хар гариг дээр бас өөр одоо биетүүд байж болохгүй гэж. Би бол хар гаригт итгэдэг. Та хар гаригт итгэдэг үү? Юу гэж бодож байна? Тэр талаар бас комент үлдээгээрэй. За дараагийн дугаарт нь дэлхийн санхүүгийн гүн хямрал гинэ. Бүр 2008 оны эдийн засгийн хямрал гэж дэлхийгээр одоо маш тийм хүчтэй эдийн засгийн хямрал болсон. Энэ бол юу ч биш. Дэлхийн санхүүгийн гүн хямрал нь за одоо улс төрттэй эдийн засагт нөлөөлөө заримдаа хувь хүмүүсийн одоо pocket хувь хүмүүсийн карманд орлогот нөлөөлдөг байсан болвол энэ удаагийн эдийн засгийн хямрал бол та нарын mortgage лизинг тий. За тэгээд цалин пүнлүү нийтийн тээвэр карго ачаа тээвэр гэж ерөөсө бүх юмд хүн бүхний халаасыг дэлхийд даяараа тэмтэрнэ гинэ. Гэтэл бид нар 2024 он одоо ковидоос хойш өрнө хүнд үедээ тулж ийна гэж ярьж байгаа бол 2025 онд бид нар жинхэнэ санхүүгийн гүн хямрал руу нисэж одоо шургаж унана гэсэн ийм таамаг байна. За дараагийн дугаарт нь 2023 онд одоо дэлхийн тэр цаг уурыг судалдаг байгууллагт 1300 цаг ууртай холбоотой мэдээлэл дата үүссэн байна. За тэгвэл дахиад дэлхийн энэ дулаалал нь хүмүүсийн хүнс, хоол бүх зүйлд нөлөөлнө. Тэгэхээр дараагийн дугаарт бол дэлхийн дулаалал илүү эрчимтэй явагдаж бидний амьдралд халуунаас дулаанаас үүдэлтэй бас асуудлууд 2025 онд энэ тэнд гарна. Жишээ нь сүүлийн 2 жилд болсон Хойд Америк, Европыг дамнсан их гал төмөр байсан. За тэгвэл 2025 онд эдгээр гал төмрүүдээс дахиж энэ тэнд давтагдах магадлал маш өндөр байна. Сансрын аялалд асар том алдаа гарна. За нэг 2 жилийн өмнөөс ахуулаа те дэлхийн баячууд одоо сансар руу аялдаг болсон. Мөнгөтэй бол сансарт аялж болно гэсэн мэдээлэлүүд тарж одоо явж исэн. За тэгвэл сансрын аялалд алдаа гарна. Энэ нь болохоор ямар нэгэн тооцооллын алдаа эсвэл одоо техникийн алдаа. За техникийн садлал алдаа гэдэг чинь тооцоололтой холбоотой. Тэгэхээр ямар ч байсан одоогийн байдлаар сансар руу аялал хийн гэж маш олон дэлхийн тэр бумтан баячууд одоо бүртгүүлсэн байдгийн байна. Тэгээ тэд нар маань аялаад эхэлсэн ч юм уу эсвэл аялах гээд хүлээж байгаа ч юм уу тэрийг бол би сайн мэдэхгүй. Гэхдээ сансрын аялалд бол ямар нэгэн байдлаар алдаа гарч маш том хохирлыг амсна гинэ. За номер 9-т нь болохоор Америкийн сонгуул болоод одоо Трамп гараад ирсэн байгаа. Гэхдээ Америкийн сонгуулийн шийдвэрээр одоо хэдийгээр Трамп гараад ирсэн байгаа ч гэсэн дахин сонгуул 2025 онд болох магадлал маш өндөр гэсэн ийм дүгнэлтүүдийг одоо би уншсан судалсан зүйлээс харлаа. За тэгэд ингээд номер 10-ыг би та нарт үлдээж байгаа шүү. Номер 10 Монголд ямар байх вэ? Та нарын амьдарч байгаа газар ямар байх вэ? Таны одоо prediction буюу таны таамаг ямар байна? Тэрийгээ та бас энэ комент хэсэгт бичиж үлдээгээрэй. За тэгээ нэгэнт ийм бичлэг хийсэн юм чинь би лав хувьдаа 2025 онд нөгөө шаардлагагүй бол гэрээсээ буугаараа гэдэг шиг 2025 онд би том аяллуудаа цуцалж байгаа. Яг тэгэхээр
биш. Би маш олон зүйлийг уншиж, судлаж энэ олон таамагуудыг одоо ахыгаа авч хаяхыг хайна гэдэг шиг үзэж байгаа. Тийм учраас 2025 онд ер нь их олон сүрэл гэхээр яг нэг хүний бүтээж байгаа зүйлс болоод байгаа. Эсвэл байгалийн гамшиг тохиолдноо. За тэгээд том бизнес бити эхлүүлээрээ, том хөрөнгө оруулалт бити хийгээрээ, хүнд мөнгө бити зээлээрээ, хүнээс мөнгө бити зээлээрээ. За тэгээд хэрвээ үр шир байдаг бол эртнээс цэгцлээ тэрийг одоо шингэлээрээ. За байгаа юм хайрлан нандинаараа. Энэнд нь бол мэдээж таны үр хүүхэд хайртай гэр бүл хүүхдээ баг загнаараа гэж би тэр тусмаа Монгол ээж аавдаас их гуймар санагддаг. Мэдээж хэрэг маш гоё харьцаатай маш сайхан хүмүүс байгаа. Энийгээ би бас өөртөө хэлдэг. Яагаад тэгэхээр би 2 хүүгийн ээж, тэгээ 2 хүүгээ харангаа гэрээсээ ажиллах. За тэгээд гэр орноо авч явах энэ бол зарим хүнд одоо амархан байдаг бах. Надад бол яг үнэндээ тийм амархан байдгүй. Би маш их хичээдэг. Тэгэхээр би яг өөртөө хүсдэг сайхан бүхнээ та нарт хүсэж гин гэдэг шиг өөртөө хэлдэг зүйлсээ би та нарт хэлж байгаа юм шүү. Ганцаараа би бодоод ганцаараа сэрэмжлээд өнгөрөхгүй те. Тэгэхээр энэ 2025 онд өвөр монголчуудын хэлдгээр хэрсүү байгаарэ. За хятадаар бол энэ үг нь ли хай гэдэг үг байдаг. Тэгэхээр бүх юмд хэрсүү, англиар бол watch out, анхааралтай бай. За тэгээд 2025 онд ингээ хүнсний дутагдлалд орно гэж юм те, байгалийн гамшиг болно гэж юм. Магадгүй Америкийн сонгуул одоо дахиж явагдаж магадгүй. Одоогийн байдлаар хятад өөрийгөө Америктай өрсөлддөг гэж ярьдаг боловч дэлхийн дээвэр улс миний бодлоор Америк байсан хэвээрээ байна, Канада биш. Тэгэхээр нэлээд онцлогоотой жил байх нь байна. Хоол хүнсний магшил гэдэг бол ерөөсөө хамгийн аюулын харанга нөхгүй юу. Тэгэхээр яан гэсэн үг айл болгон хөрөгчөндөө ямар ч байсан мэдгүй 3 хоног тог тасраад 1 хоног усгүй байгаад 7 хоног дэлгүүр хаавал те үлсөд өгчгүй өөрсдөө гэсэн нэг хоол ундтай нөөцтэй байх хэрэгтэй юм байна. Би бол дотроо яг тэгж бодож байгаа. За тэгээ шаардлагагүй зүйлсд мөнгө мөнгө өрхийн төлөө гэр орносоо мөнгө олохын төлөө те гэр орноо золиослж үр хүүхдээ орхиж ийш тийшээ явахдаа анхааралтай байгаарай л гэж би та нарт захиж хэлмээр санагдаж байна. Тэгээ энэ бичлэг бас хүмүүсийг нэг тийм сэтгэлээр унгаасан бичлэг болохгүй бах. Би бичлэг хийхдээ хүмүүс миний бичлэгийг үзээд одоо feeling down те ямар нэгэн байдлаар сэтгэлээр ундаг байгаасаа гэж хүсэхгүй байх. Зүгээр анхааралтай байгаарай гэж хүсэж байна. За тэгээд бичлэг таалагдсан бол та нар маань мэдээж хэрэг. Ингээд миний кофе ингээ халуунаар яж байгаа байхгүй аюу хөөрхөн. Энэ нэрэ ганган бизнес бол шүү те. Им хөрхөн аяхтай юм дандаа халуунаар барьдаг гэ. Яа надад ийм олон маскнууд ирсэн. Ямар хөөрхөн. Ингээд бичлэгтэй маань хамт байдаг үзэгч болон бичлэгийн маань ивент тэтгэгч спонсор байгууллага Солонгос улсад үйл ажиллагаа явуулдаг Хишиг карго болон хишгээгчтэй хишгэ захиралтай маш их баярлалаа. Маш их баярлалаа. Ийм гоё сэтгэлтэй гайхалтай хүн байна. Хүмүүсээс надаас асуудаг уянгаа нүүрэндээ альсандаа юу хэрэгэлдэг вэ гэж их асуудаг. За би өөрийнхөө хэрэгэлдэг бүх бүтээгдэхүүнийг Солонгосоос авдаг. Солонгосын бүтээгдэхүүнүүдийг хэрэглэх дуртай. Эдгээр бүтээгдэхүүнүүдээ би Хишиг каргогоор дамжуулж авдаг. Бичлэгийн маань таалан үзэж анхааралтай сонсож байгаа үзэгч танд баярлалаа. Та бүхэнд 2025 онд анхааралтай мөртлөө аз жаргалтай эрүүл энх байхыг хүсэн өрөөж байна.